Жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр онцгой байдлын байгууллагын байгуулагдсан түүхэн өдөр тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан онцгой байдлын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, авран хамгаалсан ард иргэд эд хөрөнгийн талаарх мэдээллийг олон нийтэд танилцуулдаг уламжлалтай. Тиймээс онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ удаад онцгой байдлын байгууллагын 22 жилийн хүрээнд зохион байгуулсан арга хэмжээг тоймлон хүргэж байна. Монгол Улсын засгийн газрын 2004 оны 1-р тогтоолоор тухайн үеийн галт төмөртэй тэмцэх газар, улсын иргэний хамгаалтын газар, улсын нөөцийн газруудыг нэгтгэж онцгой байдлын байгууллага байгуулснаас хойш өдгөө 22 жил болж байна. Жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр онцгой байдлын байгууллага үндэсний аюулгүй байдал, улс орны доктортой хөгжил, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үргээ хэрхэн гүйцэтгэж байгаа талаар иргэд олон нийтэд тайлагнадаг уламжлалтай. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд онцгой байдлын байгууллага нь төрийн болон хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, иргэд олон нийттэй хамтран ажиллаж, гамшигаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах, гамшигтай тэмцэх, эрен хайх, аврах, хор уршгийг арилгах, хойш уушгүй сэргээн босгох, улсын нөөц хүмүүлгийн тусламжийг зохион байгуулах үргээ гүйцэтгэж ирлээ. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 22 жилийн хугацаанд 49759 хүний амь нас, 2.8 их найт төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Улсын хэмжээнд гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд гамшигаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль, улсын нөөцийн тухай хууль гэсэн 3 хуулийг мөрдөж, алсын хараа 2050, Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл зэрэг улсын хөгжлийн урт дунд хугацааны бодлогын баримт бичигт гамшигаас хамгаалах арга хэмжээг тусган хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, шин төрлийн аюул осол нэмэгдэж байгаагийн хэрээр гамшигаас хамгаалах эрх зүйн орчинг илүү боловсруулах шаардлага урган гарч байгаа учраас гамшигаас хамгаалах тухай хууль, улсын нөөцийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ онд багтааж улсын хурлаар батлуулахаар бид бүхэн ажиллаж байна. Энэ хууль батлагснаар гамшигаас хамгаалах удирдлагын тогтолцоо, дээр нь сургалт бэлтгэл бэлэн байдал, санхүүжилтийн тогтолцоо шин шатанд гарна. Төр хувийн хвшил иргэдийн оролцоотойгоор гамшигын сөрөн төсөөлөх чадах бэхжинэ гэж бид бүхэн харж байгаамаа. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Франц Улсын засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд онцгой байдлын байгууллагад агаараас аврах ажиллагаа явуулах, нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраага тусгай зориултын автомшиг нийлүүлэх төслийг хэрэгжүүлж, агаараас эрен хаах аврах ангитай болж, онцгой байдлын байгууллага дотооддоо нисгэгч инженер техникийн ажилтнуудаа бэлтгэж, агаараас эрен хаах аврах ажиллагааг гүйцэтгэдэг боллоо. Мөн төслийн 2 дугаар шат хэрэгжснээр гал төмөр унтраага тусгай зориултын автомшиг техникийн хангалт 62.8% хүрэх юм а. Азийн хөгжлийн банктай хамтран гамшигын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх, гамшигыг сөрөн дэвсгэрлэх үндэсний чадварыг нэмэгдүүлэх төслүүдийг тус хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл хэрэгжснээр улсын хэмжээнд гамшигын аюулыг эрт сэрэмжлүүлэх тогтолцоо бүрдэж, гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хангалт нэмэгдэж, бүх шатны байгууллага, орон нутгийн удирдлага иргэд олон нийтийн гамшигаас хамгаалах бэлэн байдал дээшилж, иргэдийн оролцоо нэмэгдэх боломж бүрдэх юм. Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр Монгол Улсын засгийн газар бас олон улсын байгууллагуудтай хамтарч төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал Франц Улсын засгийн газартай агаараас эрен хаах аврах нэгжийг байгуулж, өнөөдөр дотооддоо нисгэгч инженер техникийн ажилтнуудаа бэлдэж байгаа. Мөн галын аюул эрсдэл ихтэй байдаг учраас гал унтраах тусгай зориултын автомашин, техник тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тэгээд онцгой байдлын байгууллага цаашид ойрын 4-5 жилдээ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гамшигын зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоо, гамшигын сөрөн төсвөрлөх чадварыг бэхжүүлэх 2 төсөл буюу нийт дүнгээр 460 орчим тэрбум төгрөгийн төслүүд хэрэгжинэ. Эдгээр төсөл хэрэгжснээр эрт зарлан мэдээлэх тогтолцоо, ялангуяа гамшигын аюулаас ард иргэдийг сэрэмжлүүлэх энэ үйл ажиллагаа илүү шин шатанд гарахаас гадна орон нутгийн бэлэн байдал, албан хаагчдын бэлтгэл бэлэн байдал илүү сайжирна гэж бид харж байгаа. Онцгой байдлын байгууллага нь Оросын улбаны улс, бүгд найрамдах Хятад улс, Америкийн нэгдсэн улс, Франц, Япон, Солонгос, Польш, Турк, Беларусь зэрэг 29 орны гамшигаас хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага. Бүгд найрамдах Хятад ард улс, Оросын улбаны улс, бүгд найрамдах Франц улс зэрэг 7 улс оронтой хамтран ажиллах засгийн газрын
хоорондын хэлэлцээртэй. Мөн Америкийн нэгдсэн улс, Солонгос, Турк, Беларусь, Польш, энтэг тэргүүтэй улс орнууд болон олон улсын иргэний хамгаалтын байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын 56 байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж хамтран ажиллаж байна. Түүн чинь нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлцсөн агентлагууд, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага зэрэг 34 олон улсын засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагатай гамшигаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж олон талт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ой өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 2 гавьяад дүрж эргэлсэн ажил албандан өндөр амжилт үзүүлсэн 15 албагчийг төрийн дэд одон медалаар шагнаж урамшууллаа. Онцгой байдлын байгууллагын ахмад ажилтан бэлтгэл хуурандаа үндэсний батлан хамгааллын их сургуулийн Эрдэмийн сургуулийн аюулгүй байдал судлалын тэнхимийн багш доктор профессор Цэдүү Гавьяат багш цолоор онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн ахмад ажилтан бэлтгэл хуурандаа ган хуягт үйлчлэгээний Гавьяат ажилтан цол олголоо. Бэлтгэл хуурандаа Цэдүү нь онцгой байдлын байгууллагын тулгын 3 чулууны нэг иргэний хамгаалтын газар сургуулийн мэрэгчлэн багш арга зүйч үндэсний батлан хамгааллын их сургуульд онцгой байдлын байгууллагын мэрэгжилтэй хүний нөөц аврагч ахлагч офицер бэлтгэхэд болон сургалт эрдэм шинжилгээний судалгааны олон бүтээлийг төөрөж салбарын шинжилэл хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Доктор профессор Цэдүүнд бие даасан болон хамтын 35 мэрэгжлийн ном сурах бичиг гарын авлага төөрвөж дотоод иргэн сургуулийн ахлагчийн сургуулийн анхлагч онцгой байдлын сургуулийн бакалавр боловсролтой офицер бэлтгэхэд тулгуур сургалтын материал болгон ашиглаж байна. Мөн тэрээр 2015 оноос хойш аюулгүй байдлын ухааны 3 докторыг удирдах, 5 докторын зөвлөх, 8 докторын албан ёсны шүүмжлэгчээр ажилласан бол 2011 оноос хойш 38 магистрийг удирдах, 15 магистрийн албан ёсны шүүмжлэгчээр ажилласан байна. Би батлан хамгаалах болон онцгой байдлын салбарт 50 гаруй жил ажиллаж байна. Онцлог зүйл гэх юм бол одоогоос 30 жилийн өмнө үндэсний батлан хамгаалахын их сургуульд аврагч нарыг бэлтгэсэн бэлтгэж эхэлсэн байх. Тэрний дараа дээд боловсралтай иргэний хамгаалтын командын офицерыг бэлтгэж ирсэн ийм онцлог. Тэрнээс хойш үргэлжлээд энэ ажил бол бакалаврын боловсролыг бол дотоод хэргийн их сургууль, магистр, докторийн боловсролыг бол үндэсний батлан хамгаалах сургуулийн Эрдэмийн сургуульд бэлтгэж байгаамаа. Одоо зөвхөн магистрийн боловсролтой ихтэл үндэсний батлан хамгаалах болон дотоод хэргийн их сургуульд нэг 50 орчим байна. Миний шавнараас Монгол улсын үйлчлэгээний Гавьяат ажилтан төрж байсан. Миний одоо хичээл зааж байсан шавнараас аюулгүй байдлын ухааны докторийн зэрэг хамгаалсан шав төрж байсан. Олон одоо түүхэн чухал үйл явдлууд би Онцгой байдлын ерөнхий газрын ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн ахмад ажилтан бэлтгэл хуурандаа ган хуйг нь 1971-ээс 1972 онд аж үйлдвэрийн кабинетийн Грейт гал командад гал унтраах ангид салаан захирагч, 1972-оос 2004 онд галын эдос хамгаалах газарт байцаагч, ахлах байцаагч шуурхай штабын дарга хэлтсийн дарга газрын дэд даргаар нийтдээ 36 жил алба хаасан. Ажлын хугацаанд гал төмөртэй тэмцэх эрх зүйн орчин бүрдүүлэх, мэргэжлийн боловсон хүчин сургаж бэлтгэх, гал унтраах үйл ажиллагааг боловсронгүй болгох, шинэ бүтээл, оновчтой саналыг гал унтраах үйл ажиллагаанд нэвтрүүлэх, гал сөнөөгчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд манлайлан ажилласан юм. Бэлтгэл хуурандаа ган хуйг нь 1986-аас 2000 онд гал унтраах шуурхай штабын даргаар ажиллах хугацаанд нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гал төмрийн 90 орчим хувийг өөрийн биеэр удирдан унтрааж, төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж иргэдийн 1.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө 47 иргэний амь насыг гал төмрийн аюулаас авран хамгаалсан байна. За би ер нь үндсэндээ галын байгууллагт 1968 оноос хойш 45 жил ажиллаа. Яг нэгсэн зогсолцоонд орсны дараа онцгой байдлын ерөнхий газар сургалт шинжилгээ судалгааны хэсгийн дараагаар ажилласан. Ингээл тэтгэвртэй гарсан да ер нь. Миний одоо ингээд нэг ажиллаж байгаа хугацааны юунд 3 том юм л байдیں۔ Нэгдүгээр галын машин чинь шас улаан байдаг шүү дээ. Тэгээ өнгө ялгаж будуулаад, дугаарлаад энэ нэг том ажил байдیں۔ Дараа нь энэ галын байгууллага тэр үед бол эмэгтэйчүүд их хоор байсан. Тэгээ эмэгтэй хүн авах гэж нэлээд тэмцэл хийсэн. За тэгээ бүх дуудлага үлээ авахчийг эмэгтэй болгосон. За нөгөө нэг том ажил юу гэхээр бас нэлээд олон жил мөрөөдсөн юм да. Тэгээд энийгээ биелүүлсэндээ их баярлж явдгийг. Гал сөгчийн гудамжтай болсон. За энэ бол одоо ер нь галын байгууллагт бол нэлээд түүхэн том амжилт. Тэгээ би яг гэхээр ер нь онцгой байдлын албаагчд бол одоо гал сөгчдийг бас нэг
алдаршуулъя, бас энэ ард түмэн мэджээ гэдэг ингээд галс нөгчтөнгүүд нь цэцтэй болгосондоо бас нэлээд бахархаж явна да. Юу миний үед алба хашаасын бол одоо хэдэн хувь давуу орчин үеийн техник тоног төхөөрөмж одоо нисэг дэрэгтэй боллоо. Бид нар чи мөрөөдгөл байлаа шүү дээ тэр үед чинь. Тэг чи одоо ингээд нөгөө мөрөөдөл биелдэг гэдгийн тод жишээг бол одоо энэ 22 жилийн хугацаанд бол онцгой байдлын ерөнхий газрын үе үеийн удирдах дарга нар бол харуулж чадсан гэж би өөрөө бодож явд юм аа. Онцгой байдлын байгууллагын 22 жилийн ойн өдөр цэргийн гавьны улаан төгийн отонгоор 1, цэргийн гавьны отонгоор 2, цэргийн хүндэт медалаар 10, шударга журам медалаар 2 буюу нийт 15 албаагч шагнагдлаа. За ингээ онцгой байдлын албанд 13 төсөлтэй ажиллаж байна. Хамгийн анх 2014 онд аварцхан ангид үүрэг гүйцэжсэн. Аврагчаар. За тэгээд нийслэлийн аврах ангид аврагчаар үүрэг гүйцэжсэн. Тэгээд нийслэлийн аврах ангид аврах ажиллагааны бүлгийн дараагаар үүрэг гүйцэжсэн. Тэгээд одоо энэ ажиллаж байгаа агаараас ирээ явах 111-р анги дээр аврах ажиллагааны мэргэжилтэнгээр үүрэг гүйцэж байна. Онцгой байдлын албанд одоо 19 дэх жилдээ ажиллаж байна. 19 жил ажиллах хугацаанд салааны захирагч, өдөр хамгаал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгслээр хэвчсэн мэргэжлэх хэмжээний албан тушаалуудад ажилласан. За нийт бол яг гамшиг хөслийн дуудлагад 150-60-аад удаагийн дуудлага мэдээлэл ослын дуудлагад ерөнхийдөө ажилласан. Онцгой байдлын алба гэдэг чинь өөрөө энэ Монгол улстай миний хүн ард иргэдээ их аймнаас эдүрнгийг авардаг маш нэр хүндтэй алба. Өдөр болгон л энэ мэргэжил албаараа бахархаж явдаг да. За онцгой байдлын албанд би 12 дахь жилдээ ажиллаж байна. Аврагчны хувьдлагчийн онцлог гэвэл манайх эрлийн ажиллагаанд ашигладаг, эрен хайх чиглэлээр ашигладаг лаки дуудлагатай эрс нохот байгаа. Ослын дуудлага маань ерөнхийдөө гол усны дуудлага ихийг ирдэг байгаа. Онцгой байдлын албанд 14 дахь жилдээ ажиллаж байна. Одоо манай аав онцгой байдлын албанаас тууд орсон байдаг. Одоо үед дамжсан галс өнөөгч юм уу? Онцгой байдлын албаагчд бол одоо аюул эрсдэл үүрэгтээ хамгийн түрүү нүүрж учирдаг. Амаргүй одоо сорилттой тулгардаг ийм алба. Тэгээ бидний одоо үйлс бол ард иргэдийн амь насыг авран хамгаалах, итгэл найдварыг бусдад түгээх, улс үндэстнийг аюулгүй байдлыг хамгаалах баталгаа болж гин гэдгээрээ бид хүн бас бахархаж явд юм аа. Онцгой байдлын байгууллагын анхны сайд Эдүгэгийн Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцгийн нэрмж шагналыг 2022 оноос эхлэн эргэлсэн ажил албанд амжилт гаргасан албаагчдад олгодог уламжилт огцсон. Энэ жил буюу 22 жилийн ойн өдөр Дорнод аймгийн онцгой байдлын газрын эрен хайх аврах салбарын хиймчин аврагч Ахлаа халагч Төрмөх энэхүү шагналын эзнээр тодорсон юм а. Ахлаа халагч Төрмөх нь онцгой байдлын байгууллагад 2015 оноос хойш 11 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаанд 781 удаагийн гамшиг аюул төзгөл ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж 230 гаруй иргэний амь насыг авран хамгаалж 59 буцалтгүй нэр хүчээ гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн. Ахлаа халагч Төрмөх нь боксинг спортоор 16 дахь жилдээ хичээлж бүс улс олон улсын тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцдог спортын мастер тамирчин албаагч юм. Би онцгой байдлын газар 11 дахь жилдээ ажиллаж байна. Хавар намартаа төмөр, зундаа үер ус, өвөл болохоор өвчин зовлон, цас цууд гэсэн тийм онцлогтой ажилладаг. За 781 удаагийн гамшиг ослын дуудлагатай. Тэгэхээр 2026 он гарснаар бол манай Дорнод тавгийн эрийн хавар хангад 26 удаагийн гамшиг ослын дуудлагатай. Энэ нь болохоор хислэн нэг тал хоёр болохоор ой хоёрын төмөрийн дуудлага маш ихтэй. Бокс спортын мастер. За Дорнод тавгийн Яндагийн төмөр утаа багш гэж тэрний тэр багшийнхаа шав 10 одоо 6 дахь жилдээ хичээлээд явдаг. Онцгой байдлын албаны анхны сайд Монгол Улсын ерөнхийлөгчийн нэрмж шагналыг онцгой байдлын албаны 18 жилийн ойн өдөр буюу 2022 онд Хойд Бүсийн төв Орхон аймгийн онцгой байдлын газар эрен хайх аврах ангийн аврагч хэмчин Ахлаа халагч Балдан ям. Онцгой байдлын албаны 19 жилийн ойн өдөр буюу 2023 онд Өмнөд Бүсийн төв Өмнө Говь аймгийн онцгой байдлын газрын Далан задгад сумдах Галтмөр унтраах аврах 21-р ангийн салаан захирагч Ахмад Отхөө. Онцгой байдлын албаны 20 жилийн ойн өдөр буюу 2024 онд нийслэлийн онцгой байдлын газрын хаан улдургийн онцгой байдлыг хилцэн Галтмөр унтраах аврах 14-р ангийн аврагч галсан нөгч Ахлаа халагч Тэмүүжин. Онцгой байдлын албаны 21 жилийн ойн өдөр буюу 2025 онд нийслэлийн онцгой байдлын газрын Чингэлдээ дүргийн онцгой байдлыг хилцэн Галтмөр унтраах аврах 10-р ангийн салаан захирагч Дислэгч ганц орой ус тус шагнагдаад байна. Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа авчиргажуулж байгаа арга хэмжээ албаагчдын ажил мэргэжлийн онцлог гамшигаас хамгаалах урьдчилан сэргийлэх мэдээллийг нэгдэн өргөдөг онцгой байдлын цаг нэвтрүүлэг ээлж дугаараа хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.
байна.